Сайн мэцхан өрхөм үзэгчтэй манай өнөөдрийн тодруулгын ярилцлага үзэгч та бүхэндээ хүрэх гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Дархуул аймгийн Автоврын төвийн техникийн хяналтын үйлчлэгийн инженер Батболго оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн. Тэгэхээр Дархуул аймгийн хэмжээнд ер нь хичнээн тээвэр хэрэгсэл байт юм болоо бүртгэлтэй. За яг өнөөдрийн байдлаар Дархуул аймгийн Автоврын төвийн бүртгэлийн санд дах дугаартай 26,900 орчим тээвэр хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээр ерөнхийдөө эдгээр бүх бүртгэлтэй тээврийн хэрэгслүүлэлт татвараа бүрэн гүйцэд бүгдээр төлдөг юм бол яа. За ер нь 14-5 оноос эхлээд энэ тээвэр хэрэгслийн тоог бодит болгох хичнээн тээвэр хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцоод байгаа хичнээн үзлэг онцлогоонд орж явдгийн татвараа төлдгийн хэдэн ер нь зогсон байдалтай байгаад байна гэдэг ер нь танил судалгаанууд нэлээд хийсэн л дээ. За тэгээд өнөөдрийн байдлаар бол бидний гарт байгаа мэдээлэлээр бол 26,900 орчим тээвэр хэрэгслээс маань яг идэвхтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа 20 орчим мянга байна гэж үзэж байгаа. За бид нар сүүлийн 3-аас 4 жил татвар төлөөгүй үзлэгт ордгоо одоо хөдөлгөөн байхгүй зогсон байдалтай байгаа тээвэр хэрэгслийн 6,100 орчим тээвэр хэрэгслийн жагсаалтыг гаргаад Дархуул аймгийнхаа татвар хэлцтэй хамтраад одоо улсын бүртгэлээс хасах ажлыг эхлүүлээд зохион байгуулалт ажиллаж байгаа. Тэгэхээр татвараа огт төлдөггүй. За тэгээд машин мэдээж бас байхгүй болсон гэж магадгүй. Тэгэхээр ийм хүмүүс маань хаана хандах хэрэгтэй юм бол ямар нэгэн хуулийн хариуцлага ч юм байгалаа. За өмнө нь үйлчилж исэн журмаар бол тээврийн хэрэгслийг бид нар нэг талдаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгээд идэв гэсэн хасах ажил маань жоохон орхигдсон тал бий. За улсын бүртгэлээс хасахад өмнө нь бол одоо татварыг нөхөн төлөөлөгч гэдэг юм уу те иргэдээс одоо мөнгөн хөрөнгө шаарддаг гэсэн учраас иргэд бас энэ дээр жоох идэвх мото оролцдог гэсэн баг. За 2010 оны 18 оны 10 сард зам тээвэр хөгжлийн сайдын 122 дугаар тушаал гарсан байж байгаа. За энэ тушаалаар тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахад одоо ийм бичвэрээр бүрдүүлээд иргэн ингээд ирнэ гэдэг дээр бол татварын тодорхойлолт одоо татвар төлсөн гэсэн тодорхойлтыг бол хассан байж байгаа энэ журмаар. Тэгэхээр бид нар одоо өнөөдрийн байдлаар бол энэ журмаа барьж ажиллахаар байж байгаа. За тэгэхээр иргэд тээврийн хэрэгслийн эзэмшигч нар маань бол тээврийн хэрэгслийг хасуулахад бол манай дээр одоо юу гэдэг Дархуул аймгийн Автоврын төв дээр ирээд иргэнийхэн өмнөлтөө эзэн өөрийн биеэр ирээд хүсэлтээ өгөөд тэмдэгтэй ур хамжаа төлөө тээврийн хэрэгслийг хасах боломжтой байж байгаа. За энэ ажил маань яг хэдний хугацаа хүртэл үргэлжлэх юм бол илүүд бас дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол ямар утсаараас холбогдож мэдээлэл авах боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг бол 7037 86 гэдэг утсаар манай Автоврын төвийн утас байж байгаа. Иргэд маань энэ тээврийн хэрэгслийг одоо тээврийн хэрэгслийн тоог бодит болгох ажил дээр идэвхтэй оролцох гэж найдаж байна. Тээврийн хэрэгслийг одоо хасахад өнөөдрийн байдлаар бол хугацаа заасан зүйл байхгүй. Энэ журам одоо хэдийн үед хүчингүй болно. Дараагийн сайдын тушаал гартлын журам маань хүчин төгөлдөр байж байгаа. Тэгэхээр иргэд маань тээврийн хэрэгслийг бодит болгох ч юм өөрийнхөө нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн тоог хасахад бол одоо асуудалгүй манай дээр ирээд асуулах боломжтой байж байгаа. Тэгэхээр яг татвараа төлдөггүй за тээврийн хэрэгсэл 6,000 гаруй байна гэсэн. Тэгэхээр яг үүнтэй холбогдуулаад бас ямар хүндрэлүүд танаа Автоврын төвд гарч байгаа юм л. За Автоврын төв болон татварын байгууллагт ямар хүндрэл гараад байна вэхээр одоо бүртгэлийн системд мөн хэтэрхий хөөсөрсөн тоо яваад байна. Энэ тоо маань нэгт бодит биш байна. Хоёрт одоо төлөвлөгөө ноормч гэх юм уу янз бүрийн судалгааны ажил ч юм уу зүйл хийхэд бодиттой болсон мэдээллийг бид нар ашиглаад байна л гэсэн үг. Тэгэхээр энэ тоог бид нар одоо зайлшгүй бодит болгох бол шаардлагатай болж байгаа. Тэгээд манай Дархуул аймгийн Автоврын төвд одоо тусгай бүр ажлын хэсэг гараад энэ дээр ажиллахаар одоо ингээ бэлтгэл ажил хангаад ажиллаж байгаа. Иргэд маань ч гэсэн идэвхтэй оролцох хаа гэж найдаж